Сайн байцгаана уу үзэгчтэй, хөтлөгч Сэцэн байна. Хөтлөгч бэлэгт байна. Өнөөдрийн мэдээгээр би та бүхэндээ манай сургууль дээр байгалийн ухааны хичээл хэрхэн явагддаг талаар мэдээлэх болно. Биологи хичээл орж ийн. Хүний эрхтэн байна. Хүний эрхтэн тогтолцоо гарч ийн. Бас энэ ургамлын юм уу бас ургамлын тийм байна. Эсүүдийг харагдаж байна. Биологи хичээл орж байгаа болохоор хүүхдүүд маань биологи хичээлийн холбогдлолтой зүйлсүүдийг өөрсдөө игээд энийг бие биендээ тайлбарлаж өгж байгаа юм шиг байна. Тийм энэ амтны эсийн нас нэг бүрчлэн юм барилын шавраар гаргаж яг юм нухацтай тодорхой хэмжээний эрхтнүүдийн яг сайн нэгтрэлтэй харуулсан байна. Тэгээд бас хэрэгтэй мэдээлэлээ дэвтэр дээрээ бичиж авч явах шиг байна. Дараагийн мэдээ физикийн хичээл. Багаж өгсөрч байна. Энийг нөгөө хоёулаа үзчихсэнтэй хичээл дээр яг өмнө 7 хоног үзсэн. Тийм багаж өгсраа дуу гаргадаг багаж өгсөрж байна. Энийг хийхэд их сонирхолтой юм байна лээ. Дээрээс нь зарим зүйлсүүдийг ойлгох жоохон хэцүү. Энэ тэгтээ яг үйл явцсан хийхэд жоохон хэцүүчсэг дараа нь яг одоо яг тэр юм хийсэг юм харахад ер нь бол гоё санагддаг. Яг физик хичээлийн ер нь хамгийн гоё зүйл нь би бол энэ л гэж боддог. Гоё юм багаж өнөр өгсраад цэглэхэн юм. Бид нар ер нь байнга физик хичээл дээрээ туршилт хийдэг тийм ээ. Тийм. Бараг 7 хоногийн одоо 2 хичээл оролцож байгаа гэж бодоход ер нь нэгэн дээр мөр заавал туршилт хийдэг дүү. Ер нь гоё туршлууд ихэнх нь шинэ өмнө. Дараагийн мэдээ. Биеийн тамирын хичээл. Биеийн тамирын хичээл орж ийн. Бид нар биеийн тамирын хичээл дээрээ дандаа волейбол тогломоор байгаа хүүхдүүд нь нэг хэсэгтээ гараад сагсан бөмбөг тогломоор байгаа хүүхдүүд нь нөгөө хэсэгтээ гарч тоглодог. Бид нар ер нь ойролцоогоор сагсан бөмбөг тоглох нь хамаагүй бага. Яг волейбол тоглодог хүүхдүүд нь их байдаг болохоор ер нь хаяа нэг бүгдээ нөгөө волейболыг тоглоод нэг өдөртөө бас сагсаа 5 эсрэг тоглох. Тэжтэй. Гэрлийн уурал нь ер нь бол яг ийм байж тэгээд яг гэрэл нь ингээд хугараач ч юм уу нэг олон дүрс шиг ингээд хугараал ер нь бол тэр лазер бол ингэж явж байгаа ингээл эсвэл тийшээ ингээл ер нь хугарахаар гэдэг. Энэ одоогоор яг гэрийн дэлгүүрүүдээ хаанаас ч амралтын газар дотор өрийнхээ амралтын газраас ер нь хийж байна. Бид нэр гэрийн даалгавар сурагчид маань дотор өрийнхээ амралтын хэсэгт хим биологи физикийнхаа даалгаврыг хийж байна. Хим биологи физик дээр дандаа захимаар програм дээр хичээл өгдөг учраас их сонирхолтой. Бид нэр дотор байранда даалгавар хийж болдог тий. Хамтдаа ер нь бол ихэнхдээ найзтайгаа өрөөндөө ч юм уу эсвэл яг дотор байранда л хийдэг. Энэ хэсэг бол сурагчид маань бас дотор байрныхаа өрөөнд физикийн туршилт хийж байна. Манай байгалийн ухааны хичээлүүд дээр програм дээр дандаа туршилт хийх даалгавар өгдөг учраас бид тэр програм руу ороод өөрсдөө туршилтаа хийхэд их сонирхолтой.